Сайн байцгаана үзэгчдээ би жолооч нэвтрүүлгийн цоо ширхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийнхын дугаараар шинэ үе продакшны жүжигчин Отгог бид бүхэн зочноор урьсан байгаа. Тэгэхээр Отгоо маань хүрэлцэн ирээд нэгэн сонирхолтой даалгаврыг гүйцэтгэх юм аа. Тэгэхээр нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байж дуучин Отгоод тусалсан хоёр жолоочийг би хаан бүрээсээр үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнах юм аа. Тэгэхээр энэ хацтаа бүрээсээр ирэх хоёр жолооч маань бас ямар хоёр жолооч байх вэ гэдгийг та бүхэн хүлээн авч үзээрэй. Тэгэхээр жүжигчин Отгоотойгоо би энд уулзгаар тохирчихсан байгаа. Тэгэхээр Отгоо маань одоо ирэх бах. Яг энд гэж тохирсон байгаа. Тэгээ энэ удаагийнхын дугаараар үзэгч та бүхэндээ би түрүүчийн дугаар дээр хэлж байсан. Бид нэвтрүүлгээ бэлтгэхдээ Улаанбаатар хотын альч дүүрэг, альч зам дээрээс нэвтрүүлгээ бэлтдэг байгаа. За зочин байна. Хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу? Сайн явж гин үү? Сайн явж, сайн байна уу? Сайн байцгаана уу? За тэгэхээр манай нэвтрүүлэг маань би жолооч нэвтрүүлэг байгаамаа. Жолооч нартай хамтдын, дэмжидийн, ерөөсөө жолооч нартай хамтсан нэвтрүүлэг байгаа. Тэгээд бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцох гэж зочноор хүрэлцэн ирсэн танд бас баярлалаа. За баярлалаа. Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр нэвтрүүлэг маань ингэ. Та нэг хоёр даалгавар гүйцэтгэв. За эхний даалгавар бол их амархан. Тэгэхээр яг замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыгаа багахан хэмжээний сорилт явуулчихна хоёлаа. Тэгээд мэдээж хэрэг жолооч хүн гэдэг бол бие биендээ тусалдаг, дэмждэг байх хэрэгтэй тийм ээ. Нэг адилхан жолооч хүмүүс. Тэгэхээр хоёлаа нэг төлөвлөгөө зохиогоод энэ зам дээр одоо яг энэ 10 дугаар оролцох зам дээр зогсчихно. Тэгээд танд ирээд тусалсан хоёр жолоочд хаан бүрээсээр үржлэх эрхийн бичгээр шагнах юм аа. За тэгэхээр энэ азтай хоёр жолооч бас хүнд тусалдаг сайн жолооч маань ямар хоёр жолооч байх хоёлаа шалгаруулчихна гэсэн үг. За дараа нь тэгээд та бүхэн дором дээрээс та өөрхөн автомашинтайгаа доромыг үлдэх юм гэсэн үг л дээ. Оо тийм үү яа. Эрдээд ингэж болох. За. Тэгээ. Бэлэн бэ? Бэлэн үү тий. За тэгвэл зам руугаа гараад бэлдээ. Машинаа бэлдээ. Тэгэхээр яа гэхээр ингээ үзэгчтэй бас ихэнх зүйтэй болоо гэж бодож байна. Таны машиныг зам дээр байрлуулад мэдээж ослын зогсолтын тэмдгийг тавиад ослын гэрлийг асаагаад таны хойд талын чинь дугуйг тайлаад дахраадаа гэсэн үг шүү дээ. Дахраадаа тайлаад тавьчихна. За тэгээд та мэдээж эмгтэй жолооч, эмгтэй хүн тэгээд ямар буянтай сэтгэлтэй сайн жолооч ирээд таны дугуйг өгсөж туслах нь вэ гэдгийг сорж үзье. За тэгээд. За яах вэ? За яа тэгээд. Хэрхэн үзэгчтэй би жолооч нэвтрүүлгийнхаа ээлж цоо шинхэн дугаарыг та бүхэнд өргөн барьж байгаа да тааламжтай байна. За юу гэхээр манай нэвтрүүлэгт зочноор хүрэлцэн ирсэн шинэ үе продакшны жүжигчин Отгоод маань за зам дээр машиныхаа дугуйг салгаа зогссон байгаа. Тэгээд ямар буянтай сайхан сэтгэлтэй тусал жолооч туслахыг бид хүн хүлээж байна. Тэгээд тусалсан жолоочтой хаан бүрээсээр 50% хөнгөлөлтөд өөрчлөлт эрхийн бичгээр шагнах юм аа. Тэгээд энэ азтаа тусч жолооч ямар хүн байх вэ? Бүгд хамтдаа сонирхцгаая. Гүй харин дуудаж амжаагүй л. Гүй хийж хэвчээ сайтанд чигээр үлсэн. Одоо хийж өгсөн чи саяны үе яараа явах юм. Яа. Яг хэцүү юм бэ? Эмхтэн хүн чи юм. Хоёр жолооч зэрэг тусалж байна. Тэгэхээр их сайхан сэтгэлтэй тусч хоёр сайхан залуу маань за жүжигчин Отгоод маань тусалж байна. За тэгээ бүгдээрээ хамтдаа сонирхцгаая. Уг нь ингэж хийчихдэг юм байна тий. Амархал юм шүү. Дугуйг нь өргөж даахгүй юм шүү. Яг дуу гэж бодож байна. За сайхан сэтгэлтэй хоёр залуу маань туслаа дууг нь огсорж байна. За нэлээд шуурхаа хурдан явж ах шин. Инкроуд. Тий. Нүдэр ямар халуун байна яаж чагт тий. Халуун дээр салхитай. Тэгэх юм уу? Оо хайрт. За дахраадаа болгож ах шиг байна. Тэгэхээр бид очихын зүйтэй болож явж байна. Тэгэхээр би жолооч нэвтрүүлгийнхаа энэ удаагийнхын дугаараар үзэгч та бүхэнтэй сонирхолтой байх үүднээс нууц камераар нууц дуран ажиллаж хоёр жолоочийг сорилоо. Тэгээд энэ нэвтрүүлэгт минь санамсаргүй оролцсон хоёр жолоочоо бас шагнахын зүйтэй болоо гэж бодож байна. Жолооч хүн биеиндээ тусалдаг, дэмждэг байх хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд нэвтрүүлэг минь өргөжилж байна. За сайн явцгааж байна уу? Сайн байна уу? Эсэжлүүзэж би жолооч гэж нэртэй нэвтрүүлэг бэлддэг юм аа. Тэгээд та хоёр санамсаргүй байдлаар манай өнөөдрийн зочин Отгоод минь тусалсан сайхан сэтгэл гаргасанд баярлалаа. Йоо. Тэгэхээр анзаарсан уу? Мэдсэн үү? Эсвэл мэдсэгүй. Мэдсэн үү? Анзаарсан мэдээ. Тэгэхээр би жолооч гэж нэвтрүүлэг маань байгаамаа. Тэгээд нэвтрүүлгээр манай өнөөдрийн зочин жүжигчин Отгоо оролцож байгаа. Тэгээд Отгоод ямар жолооч нар туслах нь вэ гэж бид бүхэн ингэж жоохон сорчлоо. Уучлаарай. Нэвтрүүлэг. Мэдсэнгөө ерөөсөө. Баярлалаа.
За тэгээд үнэхээр шууд зогсон юу? Гараал зогсон ч шууд гарч ирэл зогсоод яах вэ ийх үгээд айгүй гоё шүү дээ. Гоё туссан уу? Баярлалаа. За тэгэхээр зүгээр эс юм аа. За тэгээд манай нэвтрүүлэгт санамсаргүй оролцож манай өнөөдрийн зочин сайхан сэтгэл гаргаж тусалж дэмжсэн та хоёрт баярлалаа. Манай нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Ингээд манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг хаан бүрээсээр 50% хөнгөлтэй эрхийн бичгээр шагная. За тэгээд автомашин бас бүрээсгүй юм байна тийм ээ. Тэгэхээр хаан бүрээсээр өөрчлүүлээд автомашиндаа бас гоё суудлын бүрээстэй болоорой. За Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Надад өгч. За баярлалаа. За хоёрын алтан шар зам үлзийтэй болтугай. Баярлалаа. За эхний хүнээ хоёлаа шагналаа. Амжилттай. Тэр сонирхолтой. Гэтэ айгүй гоё юм аа. Хүмүүс ч гэтэ айгүй хурж ирэнгүүтээ ёо яана яатсан би ингэсэн юм уу гэж сууд туслаад одоо ер нь бас айгүй гоё туслахыг болчихжээ манай залуучууд маань айгүй гоё шүү дээ. Би чинь баг гараа өргөөгүй бахтал хурж ирээд ингэж засаад байгаа юм шиг үстэй. Айгүй гоё. Сонирхолтой юм аа. Айгүй сони юм байна. Сонирхолтой юм аа. Айгуу сони юм байна. Сонирхолтой юм аа. Айгуу сони юм байна. Сонирхолтой юм аа. Айгүй сони юм байна. За үзэгчтэй ингээд дараагийн жолоочдоо би хаан бүрээсээр өөрчлөлт ирэхийн 50% 30% эрхийн бичгээр шагнадیں۔ Тэгээд эхний тусалсан жолоочдоо 50% өгчлөө. За дараагийнхын жолоочдоо 30% хөнгөлтэй өөрчлөлт эрхийн бичгээр шагнах юм аа. За дараагийнх нь нэг жолооч тийм ээ. Тэгэхээр дугуйгаа буцаага задлаад бэлтчихье. За хоёр дахь сайхан сэтгэлтэй тусч жолооч маань ямар хүн байхыг бүгдээрээ хамтдаа сонирхъя. За маш сайхан сэтгэлтэй тусч нэгэн жолооч маань туслах гад машина байрлуулчих шиг боллоо да. Сайн байна уу? Дугуй яг гээд өгчөж. Дугуй хийгээд өгчөж болон завчин байна. Хийлцээ одоо зүгээр хийх л болоо юм баггүй. За хоёр дахь жолоочоо бид амжилттай болоод одоо даалгавраа гүйцэтгүүлж байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочноор шинэ үе продакшны жүжигчин Отгоо оролцож байгаа. Тэгээд Отгоо маань бас даалгавраа их амжилттай сайн гүйцэтгэж байна. Отгоод маань жолооч нар маань их сайн тусалж байна. За тэгэхээр манай нэвтрүүлэгт санамсаргүй байдлаар оролцсон жолооч та бүдгээс бас бяцхан сарсанд хөлцөл өчьё. Харин сая энд хийлүүлчихэд хийх гэсэн чи хийж өгөх олддгүй. Энэ яг хэцүү даахгүй юм шүү дээ. Бэлээ яана бэлээ ахгүй шүү дээ. Эхогч. Эмэгтэй хүмүүст яг ийм юм дээр л аяг хэцүү юм аа. За тэгээ та сайхан сэтгэл гаргаж жолооч нартаа туслах юм бол эргээд та тэр жолоочоосаа маш сайхан хүндлэлийг хүлээж авах болно. Талархлыг хүлээж авах болно. Яаж бүр хөдөө мөдөс очих юм бэ гэх. Бодмон дээр яа. Хайр. Тэгсэн явд юм та? Өндөр аюу халуун өдөр байна тий. Халуун дээр нь яж хат салхитай юм аа. Хайр тий. Йоо яаж хат дугаар авцчих бүрсэт. Амар шүү дээ. Тухайн хэр байна? Тийм байна тий. Дулаар тусам ер нь хэцүү байдаг ах тий. Тийм үү. Сайхан машина авчаавал тэгэл явж исэн чи яг энд харагддаг шүү дээ. Харин мэдгүй халуунд харагчвал өвлийн дугуйш надад ч өгнө. Та солиоч. Харин тийм ээ. Солиг л бодохын тэгэл амжихгүй л. Зуны дугуйтай гайгүй тий зундаа. Зуны дугуй өвлийн дугуй гэдэг юм уу? Өвлийн дугуй одоо ингэ байлгаад ажиллахгүй. Энд чинь 4 үлрэл юм болоо айл үү? Ямар юм болоо? 4 үлрэлийн дугуй юм болоо. Өвлийн хон шууд. Тэгэхээр бас болохгүй хаа тий.